Хэдэн сарын өмнө сүрд үйлэнтэйгээр намынхаа их хурлаахийн улсын их хурлын гишүүн Ганбаатарыг даргаараа сонгосон хүнийхэн будг нь хатаж амжаагүй шинэхэн даргаа суудлаас нь огцруулж өглөө. Намын төв хорон 57 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 30 гишүүн ирсэн байна. Эрт хангалттай гэж үзэн Ганбаатарыг намын даргын үүрэгтэй ажиллаас нь чөлөөд нь оронд нь дэд дарга байсан найдлаг намын даргаар томилж алдагдаад байсан тамгыг хаанаас ч юм гаргаж ирээд гардуулж өглөө. Мөн ерөнхий нарийн бичгийн даргаар гант тулгыг томилсон юм. Намын хариуцлагын ерөнхий хороо хяналтын ерөнхий байгууллагыг их хурлаас томилдог болохоос биш дарга тараадаг дүдгэлзүүлдэг тийм асуудал ердөөсөө байдаггүй. Ганбаатар дарга ийм шийдвэр гаргасан. Энэ бол Монгол улсын хуулийг мэдээгүй юу эсвэл дур мэдэн дураар бүдүүлгээр зөрчсөн явдал. Энэ үйл явдал байгаа нөхцөлд хүн нам цэвэр байх боломжгүй. За хоёрдугаар зан хандгаа гэж байдаг. Та бүхэн харсан 1 сарын 18-нд Ганбаатар дарга гараа өргөж байгаад өргөсөн. Түүний 3-р дээр хууль даангүү гэж байдаг. Энэ бүх хууль дааныг Ганбаатар дарга өөгшүүлэн дэмжиж байсан гэж үзэж байгаа. Үүнийг зохицуулж чадаагүй. За би энэ бүхий хэлээ л та манай өдөр зөвлөлийн зарим гишүүд битүүний өдөр одоо дорчхон даргаыг эзгүй байхаа гурна зан хандгаа зөрчөөд, журмаа зөрчөөд, дүрмээ зөрчөөд хууль дааны байдлаар яг шийдвэр гаргасан байгаа юм л да. Тэгээ энэ бол ямар ч дүрмийн бус, журмын бус, ёс зүйгүй үйлдэл. Өмнөх дарга Ганбаатар намын дотоод журам, намын тухай хууль зэргийг зөрчсөн хувийн амбиц эрх ашигын зөрчил гаргах болсон нь ийм шийдвэр гаргахад хүрчээ. Галтаа цогтөд тэмцэгч мэтээр харагдах Ганбаатар богино хугацаанд шинэхэн намыг хагаралтуулаад амжижээ. Ганбаатарын гаргасан 0102 тушаал шийдвэр нь намын дүрмээ зөрчсөн тул хүчингүй. Түүнийг хууль зөрчиж хувь даанаар шийдвэр гаргасан гэдгийг тогтоож, ерөнхий нарийн бичгийн дарга дорж хандыг чөлөөлж, хариуцлагын ерөнхий хорог бас татан болгон шийдвэр гаргасан нь бүгд намынхаа хууль дүрмийг зөрчсөн, хууль бус гэж үзэн хууль бус шийдвэр гаргасан түүнд хариуцлага тооцоолох ёстой. Тэр дагуу намын хариуцлагын ерөнхий хороо хуралдаад шийдвэрээ гаргасан байна. Намын даргад ийм эрх байхгүй, иймээс түүний шийдвэрүүд хүчингүй гэж мэдгдлээ. Улс төрийн намуудын тухай Монгол улсын хууль байдаг. Аливаа намын хяналтын дээд байгууллагыг хурлын их хурлаар шийддэг намын. Түүнээс биш дарга байна уу, дэд дарга байна уу, цэрэг байна уу, дураараа тушаал гаргаад тэрийг тараадаг, хүчингүй болгодог тийм зүйл ердөөсөө байхгүй. Тэгэхээр Ганбаатар даргын сая ярьж байгаа асуудал болвол таны хүндэж байгаа асуудал бол Монгол улсын хуулийг бүдүүлгээр илт зөрсөн үйл явдлаа. Монгол улсын хуулийг бүдүүлгээр зөрчсөн. Дээр нь хөдөлмөрийн намын дээд шүүхээр бүрдүүлсэн дүрмийг бүдүүлгээр зөрчсөн. 3-дугаар олонний өмнө 1 сарын 18-нд намын хурлд сүр одруулан өргөсөн зан хандгааг 3-дугаар зүйлийг нь илт бүдүүлгээр зөрчсөн. Ийм зүйлтэй эвдрээсэ гэж бидний олон нийт итгэл үзүүлээгүй. Бид олон нийтийг алдахыг хүсэхгүй. Ганбаатар дарга байна уу, дорчхон дарга байна уу, дүрмээ зөрчсөн бол, хуулийг зөрчсөн бол бид зарчмаа бариад цааш явах болно. Хинч байсан. Энэ дээр хатуу байна. Одоо 0.2 тоо тушаалаараа одоо татан буулгаж байгаа. Тэгэхээр өөрийг нь хянах ёстой субъектыг өөрөө ингээд татан буулгаад тушаал гаргачихж байгаа. Хоёрдугаарт намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу одоо тухайн үед бол дорчхон гэж хүн байсан. Энэ хүнийг гадагшаа томилтоор ажиллаар яваад ирсэн хооронд нь хувь дааны байдлаар одоо тушаал гаргасан. Тэр нь 0.1 тоо тушаал. Тэгэхээр намын дарга хүн бол одоо Монгол улсын ерөнхийлөгчтэй адилхан нам доторх үйл ажиллагаа уялдан зохион байгуулж ийм нэгдлийг нь хангах ёстой. Гэтэл намын дарга болсноос хойш ерөөсөө 2-3 7 хоногийн дотор анхны тушаалаа гаргахдаа намын ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж байгаа. Хоёр дахь тушаалаараа хариуцлага ерөнхий хорог татан болгож байгаа маа. Тэгэхээр энэ хүн бол энэ багийн системээр, намын системээр олон түвний итгэлийг аваад явах боломжтой юу гэдэг асуулын энд гарч ирж байна. Магадгүй маш сайн улс төр, сайн тэмцэгч, ганцаарчин тоглолттой ийм хүн байж болно. Гэтэл бид бол нэг хүнээс хамаараагүй системийг бол хийнэ. Дөрвөн журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулна гэсэн итгэл үнэмшилтэй бол байсан. Харамсалтай нь тэр дөрвөн журмыг маань бүгднийг базаад хайчлаа. Хэдхэн сарын дотор дээд зөвхөн хүртэл хагаралтаж байгаа намд цаашдаа ард иргэд бид яаж итгэл хүлээлгэж хариуцлага өргөх вэ? Улс төрийн соёл суугаагүй төлөвшөөгүй нэг удаагийн сонгуульд оролцож үзээгүй хувийн амбицтай хөтлөгдсөн. Бага хөрөнгөндөө ирсэн айлын эрх хөгтүүчиг хөлөө жилдсэж байгаа хүмүүс их орны маань хувь заяаг атгах санаа үрлэн байгаа нь өрөвдөлтэй юм а. Ямар ч тач босоо гишүүн маань Монгол улсыг байтугай нэг жижигхэн намыг удирдах чадахгүй байгаа нь тодорхой боллоо. Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд хөтлөн оруулах сүүлчийн найдвар нь найдлаа болж таарч байгаа шиг байна.